Наадмын өмнө элбэгдөрж ирсэн. Харин нэгд өдөр авилгатаа тэмцэх газрын үүдэнд хэвлэлийн хурал хийв. Тэрээр өөрийг нь хүмүүс тоож буй мэтэр нийгэмд харагдуулах гэж зорьсон боловч түүний үг яриа газар авсангүй. Өөрөөр хэлбэл түүнийг өнөөдөр хинч тоохоо больжээ. Харин ч хурдан шалгуул, хуулийн байгууллагаар үнэн мөнөө тогтоолго, ард түмнийг доромжилж хандгүй хулгайч вэ гих зэргээр сошиалор нэг иргэдийн сэтгэлүүд хөвөрч байна. Ер нь ойрын үед элбэгдөрж гэдэг хүний нэг яваргүй санаа илт анзаарагдах болсон. Тэр нь дэмжигчтэй намайг дэмжиж буй хүн олон байгаа гэж зориудаар харуулахыг оролдоод байх шиг. Аргаан барахтаа голын ирэг дээр хідэн хүнтэй дуу дуулж байгаа бичлэгээ зориудаар сэвүүлж нэг үзв. Мэдээж бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч байсан хүнийг одоо хүртэл 5-10 хүн дагах нь мэдээж. Гэвч цаана нь ард түмний хит дийлэх буюу 3 сая хүн түүний эсрэг байхад өнөөдөр ямар ч цагаан PR 1000 өөрийгөө инхийн цагаан тагтаа гэд тэр нь газар авахгүй нь тодорхой. Нэгэн иргэн өөрийн захим сүлжээндээ оюурд нь огцорсон болохоор энэ хүний айдас нь бүрэн арилжээ. Төр хүчгүй болох тусам хулгайчуд хүчтэй болдог ёсоор л болж байгаа нь энэ. Элбэгдөржийн босгосон хонголт нь нураагүй. Хууль хяналтын байгууллагуудад томилсон томилгоонууд нь ихэнх нь халагдаж солигдоогүй хэвээр байгаа гэж бичжээ. Бас нэгэн иргэн захим сүлжээндээ олигархууд Монголын ард түмнийг жинхэнэ гიშгэж байна. Төрийн өмчийг яаж л өвөрдөж, имчилгээт хижээлд очсон үнэ гэж авах гэж байсныг Монголын ард түмэн мэдэндээ гэж бичжээ.